Захим гэмт хэрэг гэж юу вэ? Захим гэмт хэрэгт хамгийн түгээмэл ямар төрлөл багтдаг гэж та бодож байна вэ? Уцаар их оролдог болсон. Захим гэмт хэрэг ч одоо жишээ нь гадагшаа мэдээлэл хаалдах юм болдог тий. Хүмүүс ер нь өөрсдөө л сэрэмжтэй байхгүй бол би ч гэсэн өөртөө алдсан. Тэгэхээр боломжтой л хэрэгтэй. Тийм ч юм гаргаж өгнө, юм яа гэсэн. Дийлмэл гаргаж өгнө гэсэн. Үнэ бодлоо одоо захим гэмт хэрэг болох болоо тийм ээ. Энэ ер нь тэгэл фэйсбүүкээр дамжуулж коднууд аваад тэр л хамгийн түгээмэл хата телеграмаар ч гэсэн. Захим гэмт хэрэг гэдэг нь өөрийн хувийн мэдээлэл болон нууцыг мэдээллийн сүлжээнд алдахыг хэлж байгаамаа. За сүүлийн үе Сүхбаатар аймагт үлдэж байгаа захим гэмт хэрэг гэх юм бол захим худалдан авалт хийсэн 5 хүн тутмын нэг нь захим заллах гэмт хэргийг хоригдж болж байна. Энд иргэд та бүхэн зарын үнэн мэдээллийг сайтар нэгтлэх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх, бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх. Хэрвээ та захим заллингийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 7051 102 дугаар руу яралтай мэдэгдэнэ үү.